Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хос төлгөөнөөр хүлээ авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас ураатай Заяа спорт шоп, замун Skytel-ийн үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хүлэг онгоцоор аялаараа хэмээн одоо бидэнд маш гоё боломж олгож байгаа Skytel компани хамтран ажиллаж байна. За студид маань Монголын мал эмнэлгүүдийн дундын оршооны гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар, за хөтлөгч Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол хоршоо гэж юу вэ? За өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. За од мөндөр радиогийн сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За хоршоо гэж юу нь яг юу юм бэ? За хоршоо, хоршооны тухай хуулийн дээр нэг юм өгүүлбэр байдаг. Эдийн засаг болон нийгэм соёлын хэрэгцээ шаардлагааг өөрсдөө хангах тэгээд сайн дураараа эвлэлтэн нэгдэж арчлалын удирдлага болон хяналтаа өөрсдөө бий болгоод ингээд сайн дурын үндсэн дээр байгуулах байгаа зүйлийг хоршоо гэж хэлж байгаа. За тэгэхээр яг энэ дээр нэг гурван юм чухал үг байгаа байхгүй. Эдийн засаг, нийгэм, соёл гэсэн энэ гурав байна. Тэгэхээр нэгсэндээ хоршоо гэдэг бол хүмүүс сайн дураараа нийлээд тэгээд гурван хэрэгцээгээ л хангана гэсэн үг. Тэр гурван хэрэгцээний юу юм бол эхлээд эдийн засаг гэвэл зүгээр ингээнэ хэлбэл мөнгө олно, орлоготой болно гэсэн үг. Хоёрт нь бол нэг нийгмийн хүн чинь өөрөө нийгмийн амьтан шүү дээ, Тэгэхээр нийгмийн хэрэгцээ шаардлагууд байна, Тэгээд тэр хэрэгцээ шаардлага хангана. Гуравт нь бол одоо өөрсдийн бий болгох соёл байж болно, Байгууллагын соёл гэдэг шиг өөрсдийн бас нэг соёл уламжлал янз бүрийг бас үргэлжлүүлэн цаашаа явах. Эдгээрийг л биелүүлэхийн тулд хүмүүс хоршин нийлж байгаагаараа хоршоо гэж байгаа энийг. Тийм яг ингээд одоо юу гэдэг онлын хувьд ингэж хэлж байгаа. Амьдрал дээр бол одоо маш их хоршоо бол ер нь л одоо юу гэдгийг уулын мухарт байгаа ингээд 2 3 айлууд шүү дээ, нэг 10-аад айлууд. Гэхдээ тэд нэр ингээд мал малж байгаа. За тэгээ мал маллаад тэднээс ердөө нэг энгийн 3 зүйл гарчсан. Мал буюу мах, арьс шир, тэгээ ноос ноолур гэсэн юм. Тэгтэл нэг айлаас үсрээл нэг цөөхөн л гарч байгаа шүү дээ. Тэгвэл тэр бүгдийг 10 хаал нийлүүлээд хоорондоо нийлүүлж хагаад одоо бөөний газар тэгвэл арай үнэтэй. Тэгэхээр тэр хэрэгцээ шаардлага нь одоо яг манай Монгол орны хувьд бол яг хоршоо ингээд үүсгэх одоо хэрэгцээ шаардлага нь байж болно. За өөр нэг энгийн жишээ байж болно. Зүгээр. За жишээ нь та орон сууцнд амьдарч байгаа бах ингээд Тэгэхэд орон сууцн дотор хүнсний дэлгүүр нэг давхарт ажиллаж байгаа хүн болгонд хүнсний дэлгүүр. Гэтэл өөрийн хэрэгцээтэй шаардлагатай бүх юм ууган аммаар байгаа боловч тэнд зөвхөн тэр дэлгүүрийн эзэн одоо зөвхөн өөрийнхөө хэрэгцээтэй юм тавьж байгаа бол хоршоор хэрвээ хоршоог сайн таниуж ойлгуулах юм бол бүх айлууд руугаа ороод бүгдээрээ хоршиж нийлээд дэлгүүр байгуулъя гэж байгаа байхгүй. Тэгээд дэлгүүр байгуулчих юм бол тэр дэлгүүр ашигтай ажиллаад буцаагаад тэр хүмүүстээ ноогдол ашиг өгөөд ингээд ажиллаа цаашаа бас болно. Тэгэхээр хоршоо бол өөрөө маш олон төрөл байгаа үйлдвэрлэх байна, хамтын ажиллагааных байна, ажилчдын байна, худалдаа үйлчлэгээ гэдэг ингээд маш олон төрлөөр байдаг учраас хоршоо бол энгийнээр хэлэх юм бол хамтарч нийлээл бизнес хийя л гэсэн үг. Хоршиж нийлж ажиллаж байгаа л гэдэг үг юм байна шүү дээ. Тэгтээ тэр нь одоо ямарваа нэг үйл ажиллагаанд орохдоо тэр чинь ингээд ашигтай болоод ирж байна бид нартай бол. Тэгэхээр одоо би нэг хувийн бизнес эрхэлдэг ч юм уу нэг компанитай байлаа гэж бодоход одоо эн чинь хоршоо бол хэлбэр үйл ажиллагаагаараа өөр байгаад байна уу? Тий, өөр. Би хоршоо байгуулахын тулд эхний алхам юу вэ? За хоршоо байгуулахын тулд яг хуулинд бол хамгийн багадаа 9 хүн байх хэрэгтэй. Тэгээ хамгийн багадаа 9 хүн нийлээд тэгээ санал бодлоо хоорондоо уралдуулаад за яг бүгдөө ямар хоршоо байх вэ гэдгээ чиглэлээ гаргаад дараа нь тэрэн дээрээ дүрмээ гарна дүрм гэдэг нь тоглоомын дүрм энгийнээр хэлэх юм бол би яг хитэн төгрөг оруулахын, хин удирдахын, хин ажиллахын, хөдөлмөрөөрөө оролцох юм уу, мөнгөөрөө орох юм уу тэгээд дээр нь би хитэн төгрөг гарах вэ гэдгээ ингээд дүрмдээ тусгаад ингээд 9 хүн улсын бүртгэлтээр очиод байгуулж болно. Хоршоо бол ер нь нэг 2 төрлийн хоршоо бол байгаа. Тэр нь хамгийн томоор нь бол ингээ 9 хүнээр анхан шатны хоршоо байгуулж байгаа. Дараа нь хоршоонууд хоорондоо нийлээд бас дундын хоршоо байгуулж болно. Тэгэхээр ингээд бас 2 хэрэгцээ шаардлага бас ингээ байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бол 9 хүн заавал нийлээл ингээд хоршоогоо байгуулаад явна л гэсэн анхан шатны. Хоршоо гэхээр надаа нэг тийм ашиглагдчихж байгаа үгэнд эрвийн ч юм санагдаад ер нь хизээ нээс энэ хоршоо гэж үгсэн.
Яг хөө зүгээр ингээд бидний уншиж байгаа түүх эднэрээс ингээд харж байгаа юм бол ер нь бол бүр ингээд бүр их дээр л байсан. Дээр үеэс бүр бараг Чингисийн үеэс ч ярьж болно. Яагаад гэвэл ер нь ингээд манайх нүүдэлчин хүмүүс. Тэгээ нүүдэлчин хүмүүс өөрсдийн хэрэгцээ шаардлага яаж хангах юм бэ гэвэл ингээд хоршиж нийлж явдаг байсан тий. За бүгдөө за жишээ нь хамгийн энгийнээр бол одоо ингээ ноосо эскигээ хийя гэвэл айл болгоноос цуглараад тий ингээ эскигээ хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг айл муу эсвэл ингээ эскигнүүдээ хийгээд ингээ хоорондоо ингээ тэгвэл ингээд энэс цаашаа явж байгаад 1921 оны 10 сарын 4-нд бол Монгол улсын анхны хоршоо байгуулагдчихсан. Тий бүр яг ин ардын хувьсгалтай давхцаад яг хөө тэрнээс олон урд нь бол зөндөө байж исэн. Гэхдээ яг албан ёсоор бол яг анхны хоршоо ардын тунх хоршооч үлээ нэг тийм нэртэй байгуулагдчихсан. Тэгээд одоо бол ингээд нааш хөгжсөөр байгаа л ер нь одоо бол хоршоо маш их болсон байна л да. Яг хөө тэрнээс өмнө нөгөө нэг хүмүүс хоршиж нийлж нийтээрээ юмд одоо нөгөө олонний хүч боломжгүй талаа гэдэг шиг үр ашгийг мэдэж явж байгаа. За энэ бол үнэхээр байх ёстой юм байна гэдгээрээ л батлагдсан 21 он юм байна л да. Тэгвэл одоо энэ хоршоонд өөрт нь одоо дүрм журмаараа ч юм уу хариуцлага гэж юм байгаа юу? Бага байлгүй яг хөө яг л түрүүний хэлсэн нэг дүрм байгаа. Тэгээд яг тэрэн дээр яг тоглоомын дүрм дээр хин ямар үүрэг хариуцлага байх вэ гэдэг дээр бол тэр дүрм дээр бол одоо энд хоршооны нэг юм бусад одоо компаниудаас муу компани засаг лиднэртэй аж ахуйн нэгжтэй харьцуулах юм бол одоо хүн болгон үүрэг оройл гүйцэтгэдэг жишээ. За одоо юу гэдгийг за 9 хүн үүсгэн байгуулчаал нэг нь ажиллаад байж болохгүй шүү дээ. Тэгвэл хоршоо бол заавал оролцсон. Эсвэл хоёр оролцоо байна л да. Нэг нь болохоор хөдөлмөрийн оролцоо, нөгөөх нь мөнгөний оролцоогоор оролцож болно. За яг хөө ингээд за би мөнгөгүй тий. Гэхдээ би хөдөлмөрөөр оролцъё. Энэ ажилд чинь би ингэж оролцъё, тэгэж оролцъё. Гэтэл нэг нь завгүй байгаа ч юм уу. За би мөнгөөр оролцъё гэж бас оролцож болно. Гэхдээ бас хэд хэдэн юм онцлогуд байдгийг. Тэр нь юу юм бэ гэх юм бол эхлээд нөгөө тэгш бас нөгөө мөнгөө бас тэгш гаргана. Хамгийн түрүүнд бол одоо төгш. За одоо хамгийн багадаа юу гэдэг манай одоо жишээ нь мал эмнэлгийн дундын оршоо бол нэг гишүүн бол 1 сая төгрөгөөр ордог тий. За 1 сая төгрөгөөр би хөрөнгөөрөө орё гэд ингээд хөрөнгөөрөө оролцоод ингээ гараад ирдэг. Яг хөө дөрөв дотор ч гэсэн бас заадаг л да нийт хөрөнгийн 15%-аас хэтрэхгүйгээр хөрөнгө оруулалтаа бас хийж болно гэдэг. Иймэрхүү нэг бас юу нэ оролцоон тал дээр байна. Хоёрт болохоор энэ саналын эрх онцлог юм уу саналын эрх нэг байдаг. Тэгээ одоо юу гэдгийг саналын эрх гэх юм бол одоо компаниуд бол жишээ нь хамгийн олон хувьцаатай хүн бол ингээд компани удирдан үгэн даацтай биш. Одоо тэр хүний үгээр явдаг бол хоршооны онцлог нь болохоор нэг хүн нэг л саналтай. Нэгсэндээ би илүү их хөрөнгө оруулалт хийсэн гэдэг 15% хөрөнгө оруулалт хийсэн гэд би томорч болохгүй зүгээр нэг л эрэхтэй. Нэгсэндээ гараа өргөл нэг л юугаар авна гэсэн. Компани болно байхгүй. Тэгш эрэхтэй юм бэ. Тэгш эрэхтэйгээр ингэж оролцож саналаа өгнө. Тэгээд хоёрт нь бол дундаасаа удирдлагууд гаргаж ирж ингэж байна. Тэгээд мэдээж удирдлага гаргасны дараа бол хяналтын зөвлөл эднэрээ гараад мөнгө төгрөгөө яаж хянах вэ гэдгээ бас зохицуулж явж болно. Иймэрхүү хоршоо бол иймэрхүү чиглэлийн юмнууд байдаг. Одоо Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны гүйцэтгэх захирал Эрдэнэтр ах байгаа. Тэр би одоо асуумаар юм л да. Танай хоршооны үйл ажиллагааны чиглэл тэр за манай хоршоо 2013 онд байгуулагдсан. Гэхдээ байгуулахдаа 12 малын эмч нийлсэн байхгүй. Тэгээ яагаад нийлсэн бэ гэхээр ер нь энэ ингээ мал эмнэлэгт чинь ерөөсө хөрөнгө оруулалт хийдэг юм газар алгаа. Тэгээд дээр нь ер нь бол ингээд бидний хийж байгаа үйл ажиллагааг бусад компаниуд тий ингээд компани гэдэг бол одоо нэг хүний л одоо өмч байгаа шүү дээ тий. Тэгээд тэд нар бол ингээд ашгуудыг энэ салбарын ашгуудыг хүртээд байна. Гэтэл яг бид нар ингээд бодит мал эмнэлэг дээр ажиллаж байгаа мал эмчнэр маань ямар нэгэн ашиг хүртэхгүй бид нар ер нь бол хэцүү байна. Тэгэхээр бид нарыг хамгаалах юу хийвэл зүгээр гэхээр бид нар эхлээд төрийн бус байгуулах уу гэсэн чинь. Тэгэхээр төрийн бус байгуулах юм бол хин нэгнээс мөнгө гуйдаг болно шүү дээ. Тэгвэл мөнгө гуйваад гэхэд тэр хүний гарын дор орчих гээд. Компани байгуулчих гэхээр цөөхөлх нэ 12 хүн компани байгуулад явахгүй. Тэгээд бодож байгаад энэ Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо гэж байдгийг. Манай дээд байгууллага. Тэгээд тэнд очиж зөвлөгөө авсан. Тэгээд бид нар ер нь иймэрхүү ингээд хоршоо байгуулах юм би ямар шүү байдг юм бол гээд тэгээ асуугаад тэгэнгүүт бид нар ойлгосаахгүй. Бид нар бол яг одоо Монгол улсад нэг 1200 хоршоо. Үгүй нөгөө мал эмнэлэг байгаа байхгүй 1200. Тийм мал эмнэлэг байгаа байхгүй Монгол улсад 330 сумд. Тэгээд ер нь тэгвэл
бүх гишүүд бүх эмчнэрээ цуглуулцад мянгуулаа нийлцэх юм бол амар хүчтэй болчих юм байна штэ гэж бодоод тэгээ 12-ла хоршоо юу н байгуулъя гээд тэгээ ингээд одоо 12 жил болж байна. Бид нэр ер нь 580 юу аж ахуй нэгжийг нийлүүлсэн байна. Тэгэхээр ер нь бол хүч нэг хоршоо болон хамтран гэдэг бол нийлж нэгдэн гэдэг бол хүч байгаа байхгүй. Бүр 50% руугаа төгсөж байна. Бүр 50-60% руугаа орсон тий. Тэгэхээр үнэхээр энэ том хүчийг хийж чадах юм бол тэгэл ерөөсө бүгдийг л хийж болох юм байна гэдэг. Тэгээ энэ жишээгээр бол бид нар тэгээд яаж хоршоогоо ингээд одоо мэдээж томруулах уу, яаж өргөжүүлэх үү гэдэг Япон явж үзлээ, Солонгос явж үзлээ, Чех руу явж үзлээ. Тэгэл ерөөсөө л энэ хоршоо нь хоёр том юм байгаа юм байна. Нэг нь бол ихтгэл юм байна. Хоёр дахь нь бол энэ нийлэх юм байна гэдэг. Хэрвээ нийлж чадах юм бол бид нар бол одоо маш их юм хийж болох юм байна гэж үзээд бид нар 6 сая төгрөгөө мөнгөө нийлүүлээд 6 сая төгрөгөө нийлүүлсэн бол одоо нэг 6 тэрбум төгрөгийн эргэлттэй болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр үндсэндээ бол ингээд маш их ингээд улам цаана зөндөө нөхц байгаа. Бид нар зах зээлийнхаа дөнгөж нэг 10% дээр л ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй цаашаа явах юм бол улам л их том болох тийм боломж бол байгаа. Тэгээд хоршооны хамгийн гоё юм юу гэдэг юм бэ гэвэл тэндээс бүх хүн одоо манай 585 гишүүн бол бүгд өгөөж хүртэнэ. Жил болгон манайх нэг дунджаар нэг 300 сая төгрөгийн юу тараадаг. Тэгэхээр нэг хүнд нэг ойролцоогоор нэг 750 мянган төгрөг оногдож байгаа. Бараг энэ улсын гишгээс илүү аваад байгаа шүү дээ. Тэгээд дээр нь илүү их нөгөө гишүүд руугаа анхаарсан олон ажлууд хийдэг байхгүй. Жишээ нь манайх 14 төрлийн үйлчлэгээ гишүүдэд үзүүлж байгаа байхгүй. За тэрний энгийн нэг жишээ нь гэх юм бол за мэдээж бид нар хоорондоо маш их хуралдах хэрэгтэй нөгөө 500-аа болцсон учраас ингээд байнга л хуралдан тий юу хийх юм бэ бидний ямар их ашиг зөрчигдөөд байна вэ гэдэг ч юм уу тий дээр нь бас бид нар мөнгө олох хэрэгтэй шүү дээ тий тэгээ мөнгө олохын тулд бас ингээд маш их нийлүүлсэн мөнгнүүдээ ийм хөрөнгө оруулалтаа хийгээд энэ бүтээгдэхүүнээ өөртөө аваад тэгээ тэндээс олсон ашигаа гишүүд руугаа зориулсан үйлчилгээнүүдэд зарцуулъя гэдэг. Тэгээд тэр үйлчлэгээнүүд нь жишээ нь одоо амралтанд бөөнөрөө яваа л та. Манайх нэг жил дунджаар нэг 100-аас 150 хүн ингээд гадаад дотоодын амралтанд өнгөө амардаг жишээ. Тий, яагаад гэвэл ингээд хоршооны мэдээж нөгөө хоёр шалгуур тавьж байгаа. Таны оролцоо хэрвээ тий хэр байсан бэ гэдгийг чинь бид нөгөө өөрсдийн юм хэмжүүртэй. Тэгээд тэр хэмжүүрүүдэд тавиад тэгээд тэр нөгөө мэдээж олон хүн уралдаал тэр хэмжээ төрүүлсэн ихний 150 бүгдийн ч бас одоохондоо арай явуулж чадахгүй юм л та. Гэхдээ жилдээ нэг 100-аас 150 хүмүүсийг одоо Япон, Солонгос, Хятад ялангуяа их Хятад, Орос руу их явж энэ бид нар зугаалал. Ер нь жилдээ нэг удаа амарч. Яагаад гэвэл ингээл гэдэг ч юм уу. Энэ надад ингэ санагдаж байна л да нөгөө алангой ихийн сургаал гэдэг шиг. Бид нар ингээд ганцаараа даангаараа ч юм уу эсвэл нэг бараг сумаараач байхад багтахаар байхад тэр ингээд маш олуулаа болгоод өөрөө бас үүрэгтэй болоод хариуцлагатай болоод хамгаалуулж гин гэж ойлгоод байна. Тэгэхээр том үйл ажиллагаануудад оролцож болж байна. Ер нь өөрийгөө маш том юмд хамруулж чадж байгаа учраас үзэж байгаа бас хүмүүс маань энэ хоршоог одоо яг бие нэрийн дорох юм шиг бодож байгаа. Хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулаад дараа нь үргэлжлүүлье. За манай онцлог сэдв нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас ураатай Zaya Sport Shop хамтран ажиллаж байна. За тэгэхээр Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, за North Face бидний одоо бүгд мэддэг ийм дэлхийн брэндүүдийг шилдэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын гутал хувцс хэрэглээнүүдийг одоо хамгийн хямд үнээр санал болгодгоороо Zaya Sport Shop-ыг хүмүүс бол мэдж байгаа. За баталгаатай оригинал бүгдийг Америкаас Англиас ирдгээрээ авчирдгаараа давуу талтай байдаг. Одоо эргэлзэх шаардлагагүй. За тэгэхээр байрлалын хувьд бол Zaya Sport Shop маань Novotel зочид буудлын зүүн урд Монгол Улсын их сургуулийн 4-р байрлал яг эргээд зам дагуу Zaya Sport Shop гэд байгаа. За хүргэлт дээр авчулдаг. За Store Pay юу ч үлээ нөгөө зээлийн аппликейшнууд Zaya Sport Shop дээр одоо бас бүгд байдаг. За Facebook хаяг нь бол одоо Zaya Sport Shop гэд хайх юм бол гараад ирнэ. 88 тэгтэг 91 92 утасны дугаараар лавлаад асууж бас болно. За тэгэд одоо 27 цаг ирж байгаа. Хүмүүсийн одоо зугаатай хөгжилтэй цаг өнгөрүүлдэг аюул зугаалдаг улирал ирж байгаа энэ үед хамгийн баталгаатай найдвартай Америк болон Англиас ирсэн спортын болон амьдралын одоо энгийн одоо хувцс өдөр тутам өмсдөг гутал хувцснуудаа Zaya Sport Shop-аас аваарай. Манайхан дэмжиж ажилтдаг Zaya Sport Shop-то баярлалаа. За хамгийн сүүлд танаа одоо хоршоо гэж ярина тийм ээ хоршооноос явуулсан үйл ажиллагаа ч юм уу одоо мэдээж тэр олон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс нэгдчихээрээ нийлээд бас нэг томоохон ажил хийдэг бах тийм тэгэхээр хамгийн сүүлд хийсэн ажилласаа таглаж
За ер нь бол яг манайх маш олон ажил хийж байгаа. Ер нь бол нийгмийн одоо хариуцлагынхаа хүрээнд жишээ нь манайх анх удаага 9 сар 1 сарын 20-нд олон улсын ISO 9001 гээд стандартыг байгуулахдаа одоо нэвтрүүлсэн. Тий. Тэгээд энэ маань нэгсэндээ бид нар бол энэ удирдлагын энэ менежментээ болон их сайжруулж байна. Олон улсын түвшинд аваачаад ирчлээ л те. Тэгээд бас энэ хоршоологчдынхаа дундаас мал эмнэлгийнхаа салбарт анхны бас манлайлаад энэ том ажлыг хийлээ. Ингээд нэвтрүүлээд одоо нэгсэндээ бидний гадаад харилцаан дээр бол маш их том юу орж ирж байгаа. Итгэл үзүүлэлт гарч ирж байгаа л давуу талууд гарч ирж байгаа. Тэ энэ бол бас нэлээд том ажил байлаа. Тэ. Одоо мал эмнэлэг гэхээр би бодож ин л та одоо энэ тэнд танаа үйл ажиллагаа, энэ тентхийн үйл ажиллагааг шалгах ч юм уу тэр малын эрүүл мэндийн талаас нь шалгах үйл ажиллагаа явагдах уу? Тийм, манай гишүүд бол одоо 330 сум дээр, одоо нэгсэндээ сум дээр байгаа мал эмч гэсэн үг. Одоо ганцаараа ингээд сумыг хариуцаад сумын малын эрүүл мэндийг хариуцаад сууж байгаа нэг эмч байгаа байхгүй тий. Тэгтэл нөгөө нэг эмчтэйгээ уулзъя гэвэл нөгөө сум руу явах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэднэрт маань бол ингээд маш их одоо ажилттай тий. Нэгсэндээ ууган бол нэг эмчэд одоогоор бол нэг 150 мянган мал оногдож байна. Энэ бол маш их хүнд ажил гэсэн үг. Уг нь бол 30 мянга байхад 2-оос 3 дахин бүр хүнд ажилтай. Ингээд улсын одоо ажлыг хийж гэн дээр нь малчтын тухайн сумынхаа бүх малчтынхаа малыг нь эрүүл мэндийг ингээд бүх өдөр шөнөгүй дуудлаганд явж тэдний эрүүл мэндийн бүх юу хийж байгаа байхгүй ийм хүмүүс. Тэгээд тэр энэ мал эмнэлгийн үйлчлэгээний нэгж гэж нэрлэдэг юм бид нар бол тий. Тэгээд энэ нэгж маань бол одоо ингээд маш их завгүй дээр нь бас ингээд олон нийтийн юмд оролцмоор байдаг тий. Ингээд хамтармаар байдаг. Тэгээд энэ бүх юмнийг л бид нэр хоорондоо зохицуулаад ингээд аваад явдаг. Тэгээд тэр хэрэгцээ шаардлага өөрсдөө энэ чинь улирал болгон хурлаа хийгээд тэгээд хурал дээрээ бол яг хэрэгцээ нөгөө өөрсдийнхээ гаргасан төлөвлөгөөнийхөө зорилгынхаа дагуу бүх асуудлуудаа хөндөд ингээд явдаг байгаа. Дээр нь манайц одоо жишээ нь хоршоо маань дотроо холбоотой байна. Юу байна? Одоо юу гэх юм хөтөр зулан сан байна. Тэ бүр аял жуулчлалын жижигхэн бизнес хийж байна. Тэ тэгээд том ажил маань гэх юм одоо үндсэн ажил маань бол одоо малын им ханган нийлүүлэх байгуулах нэгсэндээ малын им ханган нийлүүлж байна тий. Ингээл маш олон төрөл тэгээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна тий. Хурал цуглаан тэгэл аялд амралт зугаалга тэгэл янз бүрийн л ажил хийндэ. Ер нь бол хоршоо бол олон хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг судлаад тэрэн дээрээ үндэслэл маш их явдаг. Их том олон гишүүн олон болчоор гишүүн л ингээл 500 хэдэн санал ирнэ тий. Тэгэж шүү дээ тий. Одоо сүүлд одоо хүмүүсийн дунд айгүй их яригдж байгаагаар бол одоо Дорногов аймаг билүү Дорногов аймгийн Улаанбаатар ах сумд одоо Бадрах энерги гэж компани. Тэнд бол одоо уул уурхайн компани одоо уран одоо усын бохирдуулж яаж нээж тэр компани үйл ажиллагаанаас болоод одоо гэ хүмүүсийн айцтай сэтгэлүүд маш их байна л да. Тэгэхээр мэдээж тэр Дорногов аймаг те Дорногов аймгийн тэр Улаанбаатар гэж суманд байгаа мал ах уу малчин айл өрх зөндөө байгаа. Тэгэхээр тэр мал дээр одоо эрүүл мэндийн талаас нь хийсэн танай компани зүгээс явуулсан судалгаа ч юм уу хянсан шалгасан юм байдаг уу? Тий. За Бадрахын Бадрах энерги компанитай хамтарсан. Ер нь бол манайх олон төсөл судалгаа хэрэгжүүлдэг л дээ. Тэр нэг ажлынх нь өөрөө бол одоо энэ 2014 оноос хойш энэ Бадрах энерги компанитай бол хамтран ажиллаж байгаа. Нилээ хэдэн ч бас судалгаануудыг хэрэгжүүлсэн. Түүний одоо жишээ нь яг тэр орон нутагт байгаа малын эрүүл мэндийн яг өнөөгийн нөхцөл байдал нь яг ямар байна вэ гэдгийг бид нар 2014 онд анх хийж судалгаануудаа хийгээд хамгийн сүүлийн судалгаа нь энэ 2023 онд бас хийжсэн. Тэгээд ер нь бол биднийг анх одоо тэднийх анх манайхтай хүсэл тавиад анх хамтран ажиллахад бол нөхцөл байдал бол одоо яг таны хэлдгээр нөгөө ураанаас болоод одоо мал маань одоо өвчлөлчлөө гэдэг ийм юу байсан. Гэхдээ компани зүгээс юу гэсэн бэ гэвэл яг одоо тэгвэл энэ яг мал нь яг ямар байгаа юм бэ? Энийг шинжилээд өгөөч, юм мэрэгжлийн байгууллага шинжилээд өгөөч гэсэн. Тэгээ манайхаас бол одоо яг судалгааны баг гаргаад профессорын багууд маань гараад ингээд судалгаануудаа хийсэн. Тэгээд энэ маш олон төрлийн шинжилгээнүүд хийсэн л дээ. Биохими шинжилгээ, гостлог хийсэн, тэгээд задлан хийсэн, тэгээд баасны шинжилгээ, паразит гэж ярьдаг юм да бид нэр. Паразитын шинжилгээнүүд ингээд тэгээ эрдэсийн шинжилгээнүүдийг ингээд бүгдийг аваад ерөнхийдөө бол яг сүүлийн энэ 23 оны шинжилгээнээр бол
одоо бидний өмнө хийжсэн энэ шинжилгээнүүд маань яг хэр байна вэ? Тэ одоо ингээд ямар нэгэн өөрчлөлт байна уу гэдэг ингээд бүх ингээд судалгаанууд одоо ингээд тавтан хийгээл хараал байхад бол яг ер нь бол яг бид нарыг бол зорилго бол яг мал нь эрүүл байна уу гэдэг дээр бол бид нар судалгаа хийсэн. Тэрэн дээр бол паразит дээр бол эхний ээлжинд бол паразит дээр бол эрүүл биш байна гэж харагдаж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ паразит гэдэг өвчин маань өөрөө халдвар төвчсөн одоо мал халдвар төвчсөн тусах ийм суур шалтгаан болдог байхгүй. Тэгээ шалтгаан болдог. Тэгээ яагаад вэ гэхээр тархлааг нь унгаадаг. Одоо жишээ нь та сонсчихсан бол гадна ширэх, шар ширэх гэдэг ч юм уу те. Ингээл ийм нөгөө цусын сороод нөгөө малын дархлаа нь муудаад эхлэхээр л халдвар төвчин авах боломжийг бүрдүүлээд өгдөг гэсэн. Тэгээ энэ талаар бол бид нэр шинжилгээ хийгээд гадна дотн паразитуудын бүгдийг судлаад ингээд бүх айлуудад шинжилгээнийх нь хариуг нь өгөөд за танах бол энэ паразитын шинжилгээ дээр байна шүү гэдгийг. Хоёрт нь биохимийн шинжилгээнүүдийг хийгээд энэ дотор эрдэсийн хэр их одоо эрдэс тий 14 үзүүлэлтийг нь үзээд энэ үзүүлэлтүүд яг биеийн дотор байх үзүүлэлтүүд дээшээ доошоо хэр их байна гэдгийг харсан. Тэгээ энэ дээр хараад ер нь бол энгийн нормалны гэхдээ эрдэсийн дутагдал их байсан. Тий нэгсэндээ эрдэсийн дутагдал юу үзэж байна гэх юм бол одоо суйлтан, дороотон, дархлаамууд нь гэдэг ч юм уу тий тэр бүх юмнууд бас ингээ байж байсан. За гурав дахь нь бол ер нь бол хоол тэжээлийн асуудал их байна. Нэгсэндээ малчт маань яг үндсэн шалтгаан бол ерөөсөө тэжээл дээр ерөөсөө алдаа тэжээл хөхгүй байна л гэдэг юм асуулт гарч ирсэн. Гэхдээ тэжээл өгнө гэдэг нь ганцхан өвс биш ээ тий бүр нэмэлт тэжээл тий баяжуулсан юм олон төрлийн юмыг өгөхгүй бол малцсан бол яг одоогоор бол ер нь бол нэг гурилтай хоолой идээд л байна л гэсэн тий тэгэл ерөөсөө нэг юм тархлаа султаа юм тунхаал мал байна л гэдэг юм гарч ирсэн. Ямар нэгэн бол тод одоо сая ялан тод одоо гоц халдвар төвчөө эднэр бол илрээгүй. Энэ ураанаас болоод үсээд байгаа юм гэж гаргаагүй тий ямар нэгэн бол тийм юм бол байхгүй гэж шинжилгээгээр гарч ирээд бид нэр орон нутгийнханд нь тайлбарлаад малцтаар нь ч гэсэн тайлбар эднэр хийж өгсөн. Тэгээд анх бид нарыг очиход бол ингээд хүмүүс ингээл ялангуяа нөгөө энэ ургийн гажигтай амар олон төлөв гарчлаа гэж бүр ингээд амар олон нэг ингээд бидний дээр авчирч ирсэн. Тэгээ бид нар бүгдийн энийг бүрсэн шинжилээд энэ бол ургийн гажиг биш ээ энэ бол одоо зулбас гэж ярьдаг энэ дутуу төрсөн мал гэх юм те тэднийг л нөгөө малчт маань янз бүрийн хэлбэр дүрсд оруулаад тэр чинь бүрэн бойжоогүй учраас нэг юм хүний нүдэнд эвгүй харагдаж штэ. Тэгээ тэр болгоныг нь бүгдийг энэ бол зулбас юм байна энэ тэр юм байна гэдгийг бүгдийг илэрхийлж ингэж гаргаж ирж ирсэн. Тийм тэгээд дараа нь бид нэр яг малчтад харин танаа мал яг одоо бол ийм өвчтэй байна паразит юм байна малын тэжээл тийм байна гэд тэгээд бид нэр бадрах энергитэйгээ бид нар зөвлөгөө өгөөд зөвлөмж өгөөд тэгээд ер нь эднэртэй малын эрүүл мэндээр хамтран ажиллах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд тэр компаниас бүр маш том хөрөнгө оруулалт хийгээд 2016 17 18 онуудад бүр сумын 130 мянган малын эрүүл мэндийн асуудлыг 100% хариуцаж бид нэрээр бас хийлгүүлсэн. Тэгээд анх нөгөө мал нь ингээл өвчтэй байжсэн гээл ууртаа хүмүүс малчт маань 3 жилийн дараа малын хорогдол байхгүй тий өвчлөлт байхгүй тарга твээр сайтай тий ингээд бүх юм ингээ гой болоод малчт маань маш их сайн тэнийсэн одоо маш их баяртай байсан. Тэгээ энэ бол манай төслийнх. Тэгээд дараа нь бид нар 23 онд дахиж хийж өгөөд тэгээд дахиад бид та нарын том алдаа бол малтаа ерөөсөө ийм олон төрлийн тэжээлүүдийг ялангуяа эрдсийн гаралтай тэжээлүүдийг бол өгж явах хэрэгцээ шаардлага байна шүү. Энийг нь ч гэсэн бид нар бас хамтран ажиллаж байгаа тэр Бадрах энерги компанид бас уламжлаад ингээд ажлуудыг хийжсэн. Тэгэхээр ер нь малчтын сэтгэгдэл одоо бол одоо за энэ компани Бадрах энерги гэж компаниас болоод энэ ураантай холбоотой уул уурхайн үйл ажиллагаанаас болоод ингээд энэ гэсэн малчтын сэтгэл бол байхгүй юм шүү дээ. Ер нь яг орон нутагт бол ерөөсөө тийм хүмүүс байдгүй шүү дээ. Тэ ер нь би гайхаад идэх. Улаанбаатар хотод л хүмүүс ингээл яваад идэх. Гэтэл тэ ингээд айдастаа ингээл янз бүрийн хүмүүс гараад идэх. Гэхдээ тэр хүмүүс тэнд амьдэрдэггүй хүмүүс дандаа энд яриад идэх. Ягаад гэвэл бид нар маш олон жил хамтарч ажилласан учраас айл болгоноо мэддэг. Тэ айл болгоноо гэдэг энэ хинээ хөө дорж хөө батгах хөө гэдгийг маш сайн бидэн мэдээж одоо нор сүрэнгүй гэж ингээл шүүмжилдэг ахмах байдаг. Гэхдээ бид нар тэднэрт айл болохоор ингээд ойлгуулад малын эрүүл мэндэд ийм шаардлага
шаардлага байдаг гэдгийг ойлгодог тэд нэр. Гэтэл яг Улаанбаатар хотод тийм яриад байхад би бол яг өөрөө энэ төсөлтэй хариуцаад ажиллаж байгаа хувьд их гайхдаг. Ер нь бол жоохон тийм улс төрөл яваад идэх юм шиг байлаа. Ер нь миний ч гэсэн санаа амарч байна. Одоо тэнд байгаа хүмүүс л бүгдийг мэднэ шүү дээ. Тийм биз дээ, тэ. Би хэрвээ одоо Дорногов аймагт малчин байсан бол би одоо ингэж нэг хэсэг бол айн эхлээд тэгжээснэ тэгэл үнэн мэдээллийг аваад бодит байдлын өчнөө олон жилийн туршлагаас үзэл тэгэл санаа амарл байна. Ялангуяа энд нэг жоохон ингээ муугаар харуулад байгаа хүмүүс бол тэр орон нутгийн иргэдийг бах болгочихгүй. Тэд нар чинь бас махаа заарна, сүүгээ заарна. Маш олон ажил амьдрал нь тэнд өрнөж байгаа шүү дээ. Гэтэл очиод одоо юу гэдэг өөрийнхөө махыг зарлаа бадрах Улаанбаатархаа гэвэл хүмүүс авахгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэгээ Дорногов мах авахгүй гэдэг чинь тэр хүмүүсийг хохироож байгаа байхгүй. Тэгэхээр орон нутгийн иргэд маань энэ тэр нэг одоо энэ нэг муухан өмлөд байдаг юм хүмүүстэй бол шууд л хэлэх хэрэгтэй. Ер нь бол өмлөдөг хүмүүс нь андчгүй гэдэг юм л да. Ер нь бол ингээд гаднаас ингээд том живтэй хүмүүс ирчихсэн те. Бид нэрийг тойроод ажил хийхгүй ингээд агнаад. Гэтэл малчт маань минимал яг тэгвэл минимал ядаж паразит нь байхгүй болчих юм бол нэг ямаанаас 50 г ноолог нэмэгдэн шүү дээ. Тийм. Тэгтэл ч одоо нөгөө шимэгч орхоо. Тийм шимэгч орхоо шүү дээ. Тий гадна дотн шимэгч орхоо байгаа байхгүй. Гэтэл тэр нөгөө гадна жишээ нь шар ширх бол ноолоор идэж байгаа шүү дээ. Тэгтэл тэр чанарыг бууруулж байна. Тэндээс тэгтэл тэр үйлчлэгийг бүгдийг хийцэн байхад нэг ямаанаас 50 г. Тэгээд тооны машин руу бодъё л да 150 г. Тэгээд 150 мянга килограмм 150 мянган төгрөг гэж бодоход тэр хүн чинь ингээл ямааныхаа тоогоор болгоод маш их өгөж авмаар шүү дээ. Тэгэхээр малдаа тэд нар бол 100% анхаардаг байхгүй. Тэгээ эрүүл байгаад хорогдлохгүй байвал малчин тэнийг л явж тэ. Тэрнээс биш тэр өөр бусад юмд бол тэднэрт нэг их сонь биш байдаг юм л да малчт. Очоод ажиллаж байгаа малчт нь бол тийм байдаг. Одоо энэ хоршоолол хоёр хоорондоо ялгаатай юу? Яг зүгээр мэдээж нэг хоршоо. Тэгээ бөөнөрөө нийлэхээр хоршоолол тэгээ бөөнөрөө нийлээл явж байгаа. Нэгдсэн хүний нь болохоор хоршоологч гэдэг юм. Үгүй. Яг зүгээр бид нар бол хоршоологчд гэдэг бөөнөр одоо жишээ нь гэж байгаа. Манай холбоо бол Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо байхгүй. Хоршоологчдын холбоо. Энд нэг 1000 бараг 950 байгаа. Яг тоогоор бол 950 хоршоо нийлээд нэгдээд бид нар бас өөрсдийнхөө эрх ашигын төлөө нэгдэж нийлээд дуу хоолойгоо илэрхийлээд өөрийнхөө юг одоо тий хоршооны тухай хуулиа ингээд мөрдөгтөн ингээд тий дуу хоолойгоо илэрхийлдэг юм байгууллага байгаа хгүй 21 аймгийн холбоотой бүр нэлээд том үндэсний хэмжээний том холбоо байдаг. Тэгээд энэ холбоо бол яг энэ хоршоологчтойхоо энэ үйл ажиллагааг л одоо дэмжиж ажилдаг ийм байгууллага. Тэгэхээр бол миний бодлоо хоршоологчдод гэдэг нь бол энэ холбоогоо хилээд хоршоо гэдэг нь яг аж ахуйн нэгжээ хэлж байна л гэсэн үг. Ер нь зүгээр нөгөө тураараа л явчих юм байна. За дараагийн хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай онцлог сэдв нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар за Skytel үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэсэн хөөрхөн хөтөлбөр зарласан Skytel компани маань хамтран ажиллаж байна. Тэгэхээр 27 сайхан завтай одоо хүмүүсийн ээлжийн амралтаа ихэнхдээ авдаг сарууд эхэлж байна. Тэгэхээр энэ үеэр Тэнгис талаа дээгүүр хайртай үнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Мэдээж гармаар байгаа. За тэгэх юм бол танд зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал зарлагдсан байгаа юм байна. За энэ урамшуулалд оролцоод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон за бусад одоо маш олон дижитал бэлгүүдийн эзэн болох юм. За яаж одоо хамрагдах вэ гэхээр та шинэ хэрэглэгч болно. Мэдээж Skytel хэрэглэгч биш бол Skytel хэрэглэгч болно. Тэгээд дижитал картаар дансаа цэнэглэн дата багц авчулж гин. За одоогийн багцаа бүр ахиулж болж гин. За энэ мэтэр одоо бусад үйлчилгээг аваад урамшууллын эрх цуглуулад мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын гэхээр ч одоо 6 хүний нэг болох боломж маш их боломж байна. Тэгээд одоо дижитал бэлгүүдийн эзэн болно. Тэгээ урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчд маань бол одоо 11,000, 14,000, 21,000 гэсэн үнийн дүнтэй картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна одоо сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой. Бүр сар болгон 16 iPhone 16-ыг бэлгэнд өгж байгаа. Тэгээд энэ урамшуулал маань за одоо 4 сарын 30-нд нь бол өнгөрсөн юм байна. Тэгэхээр 2025 оны 5 сарын 30, 6 сарын 30-ны өдрүүдэд тус одоо сошиал хуудасаараа шууд тодруулах юм байна. Хамгийн гоё нэг бид нар ингэдэг штэ нэг суглаа авахар чинь ингээд би мэдээж тэр суглаагаа нэг тодорхой хэмжээний мөнгөөр аваад азаа үздэг бол Skytel компани энэ урамшуулал болохоор үйлчилгээгээ аваад ямар ч илүү зарлаггүй гэр урамшуул авах. Тэгэхээр гоё байгаа зү. Тэгээд энэ iPhone 16-ыг авсан ч одоо гоё байна. Яасан ч гоё байна гэдэг шиг. Эдний урамшуул нь
амар гоё урамшил зарлсан байна. Ягаад тэгэхээр манай хоршоо яг энэ далайн аялал 3 улсын далайн аяллаар аялсан. Тэгээ бөөнөрөө бүр үнэхээр тасархаа. Бүр үйлчлэгээ гэж зүгээр ингээд 110%, хоол 110%. Тэгээд та тэнд өөрийгөө бүр нэг хаан шиг мэднэ. Ямар гоё. Амар гоё аялал. Бид тэр хамтас манай хоршоолагчдад нийлээд бүгдээр хамарч ирсэн. Ямар гоё. За яста амьдаар нь бодитоор нь мэдэрсэн гэдэг чинь ер нь бол аялал дундаас надад бас юм круиз аяллууд гоё санагддаг. За яста Титаник шиг л баймаар байна гэдэг. Титаникийн зургийг ч мөн их авахсан да. За манайхан 1815 гэсэн утас руу одоо 15 гэсэн дотоод дугаараар юм болоо залгаад лавлж болно. За эсвэл одоо Skytel-ийн бүх одоо байршилд хаач байсан Skytel энэ байна да гэдээ олоод очиод дэлгэрэнгүй мэдээлэл авчиж болно. За хамтран ажиллаж байгаа Skytel компанид баярлалаа. За хоёулагийн ярианы сэдв би одоо ингэж бодоод байна л да. Би ингээд одоо түрүүний нөгөө 9 гишүүн гэдэг дээрэл жишээ авч яриа. Тэгэн гол одоо би жишээлбэл тодорхой хэмжээнд нэг үйл ажиллагаа явуулдаг нэг юм надад чаддаг юм байна. Давуу тал байна. 5 ямаа байна. 5 ямаатаа би 501, 5 ямаатаа 50 хүнийг цуглуулчих юм бол надад давуу тал нь ч их байна. Тэнд би үүрэг гүйцэтгээд бас урамшуулал хамрагдаж болох айгүй олон давуу талууд үүсэдэж штэ. Тэгэхээр энд одоо та энэ хоршооллыг олон хүмүүст түгээх ч юм уу, бизнес талаар нь хөгжүүлэх ч юм уу, эсвэл дахиад шинэ хоршоо үүсгэх ч юм уу, ийм үйл ажиллагаанууд байд юм уу? Тий. Хүмүүсийг хамруулах. За сая нөгөө засгийн газар өнгөрсөн жил одоо шинэ хоршоо хөтөлгөөн гэж зарлалаа шүү дээ. Маш их аймаг болгон дээр л одоо энэ бол урдлын дэд дарга амар байсгалан л одоо яваал бүгд ирсэн. Тэгээд бид нар нэг зүйл дээр яг баярлж байгаа. Юу вэ гэвэл улс энэ хоршоо гэдэг зүйлийг анхаарад энэ нэлээд ийм хөрөнгө оруулалтын зээлийг олгох боломжийг олгосон. Нэгсэн доо бүр давуу талтай. Ягаад гэвэл ер нь хоршоо бизнес хийнэ гэдэг чинь л эргэлтийн хөрөнгө хэрэгтэй шүү дээ бид нар тий. Тэгтэл засгаас бол нэг гишүүнд нь 50 сая төгрөгийн зээл олгоё гэж байгаа. Тэгэхээр ерсүүлээ нийлээ 450 саяын зээл авах боломж байна шүү дээ. Сая өнгөрсөн жилд нэг 6500 хоршоо байгуулагдаад 500 тэрбум төгрөг гарсан байна гэж би сая тоогийн сонссон. Тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ бизнесээ хоршоогоо байгуулад яг энэ эргэлтийн хөрөнгө дээр бол улс аим том хөрөнгө оруулалт хийж. Тэгээ энэ цаашдаа энэ бүр хөтөлбөр болоод 5 жилд нийтдээ 8 их 80 ч гэлээ их том тоо ярьсан. Тэгээд юу ч хийж болох юм. Тийм юу ч хийж болно. Та үнэхээр хоршоо байгуулаад хамтарч нийлээл ингээд байгуулж чадах юм бол энэ улсаас бол одоо ингээд том зээл өгж байгаа. Тэрүүгээр гой бүтээн байгуулалт хийгээд олуулаа нийлээд одоо ер нь бол хоршоо бол юу хийж болно. Гол нь бид нар санаа нийлээд нэгдэж яг нэг зорилготой байх юм бол маш том юмнуудыг хийж болно. Тэ. Ямар гоё юм бэ? Одоо гадны нэг зүгээр жишээ хэрэгхэд л одоо Samsung байна. Samsung анх үүсгэн байгуулахдаа хоршоо хэлбэрээр үүсгэн байгуулагдаад тэд нэр хоорондоо нийлж нэгдээд ерөөсөө ус онгоц хийсэн байгаа шүү. Тэгээ ус онгоцоо хийгээд Америкт зарж исэн жишээ. Тэгээд энэ явжсэн Toyota байна. Мөн л хоршооны суурьтай. Ер нь бол ингээд маш олон энэ жишээнүүдийг бид нэр очиж харж ирсэн. Ер нь бол ингээд ягаад та нэг ийм анзаарч ирсэн нь Солонгос юм уу Япончууд ингээд ирэхээр зөвхөн өөрсдийнхөө Монголд ингээд аялахаараа ингээд Солонгос хоолндоо Солонгос буудалтай ороод идэг шүү дээ. Тэгээд анзаардаг шүү. Тэр нь юу вэ гэвэл энэ хорш тэд нар баг хоёр хүний нэг нь хоршооны гишүүд байдаг байхгүй. Тийм учраас дандаа хоршоогоороо үйлчлүүл сурцсан байдаг учраас тий сууд дэмждэг. Тийм тэгээ нэгсэнтэй одоо жишээ манай дундын хоршоон дээр бол ингэж шít. Эмч малын эмээ зөвхөн хоршооноос л авна. Худалдаа авалт тийм. Тий нэгсэнтэй өөр өрсөлдөгч компани бүтээгдэхүүнийг авахгүй. Яг авч болно эрх чөлөө нь байгаа. Гэхдээ хэрвээ би эндээс худалдаа авалт хийх юм бол надад ногдол ашиг өгөх юм шүү дээ. Тий би мөн эрхээ хамгаалуулах юм байна. Би маш олон нийгмийн асуудлуудаа хангуулж болох юм байна. Би гоё соёлын өөрийнхөө юмыг бүрдүүлж болох юм байна шүү дээ. Тэр ашигаас нь хүртээд байна шүү дээ. Хүртээд байна шүү дээ. Энэ нь өөрөө яг ингэж хоршооны энэ мөн чанар нөхгүй. Тэгээ ингээд нэгтгэхээр ингэж авдаг. Ийм гоё. Үзүүлэлт гоё санагдаж байна. Яг бид тэр жуулчдыг тэгж боддогсэн байхгүй тий. Яг одоо би тэрийг өнцөрхөө үзэл гэж бодоод байдаг гэсэн. Тэгсэн чинь ийм юм байна. Одоо нөгөө юу гэдэг нэг аймаг сумандаа нэг ийм
хөөхөн одоо манай хотын төвх нэвтрүүлгүүд дээр ярьд юм да ихэнхдээ ингээд нэг хөөхөн бүтээн байгуулалт хийлээ гэж бодъё. Тэрийг ингээд ямар ч ард иргэдийн оролцоогүйгээр хийсэн бүтээн байгуулалт ард иргэд нь өөрсдөө гар бие оролцоод хийсэн бүтээн байгуулалт хоёрын тэр эдэлж хэрглэж байгаа хайрлж хамгаалж байгаа байдал бас тий сондоо байдаг. Тэгэхээр хүн өөрөө оролцоод ирэхээрээ магадгүй ашиг хүртээд ирэхээрээ тэр процессыг хараад ингээд дунд нь ороод явчихаараа эн чинь миний юм штэ гэдэг сэтгэлээр хайрлж байгаатай адилхан хоршоо их тийм бэ. Одоо ингээд манад гой жишээнүүд байна. Одоо жишээ нь чинь сарлагын хөврөө ингээд сарлаг яадаг малчид нь штэ. Хоорондоо нийлээд хоршоо байгуулад гэхдээ бүр дундын хоршоо байгуулсан. Яаж юм гэхээр хөврөө утас ирээд ээдсэн шууд юу руу Франц руу нийлүүлж байгаа штэ. Шууд экспорт хийж байгаа байхгүй амар. Зарим нь ноолуураа бас юу яагаад угаагаа цэвэрлээд дахиад хувцас бий болгоод дахиад гадагш гаргаж байна. Хоршоонууд тэгээ өөр амар гой сонирхолтой юмнууд байдаг. Сая та дундын гэлээ шүү дээ. Тэр нь ямар онцлогтой. Яг нь одоо ингээд анхан шатных нь бол ингээд голцоо нөгөө 9 хүн маань нөгөө ноолуураа самнан тий түүхийн идэ бэлтэж штэ. Тэнгүү тэрийг нэг доор цуглуулад ингээд цуглуулгууд нөгөө олон байх хэрэгтэй. Нөгөө нэг 10 кг ноолуураа юу ч хийж чадахгүй чамц эднэр тий. Тэгэхээр надад нэг 1000 кг хэрэгтэй байна гэвэл бүх хоршоонууд хооронд нь ингээд нийлүүлж байгаа байхгүй. Тэнгүүд голд нь бүгдөө тэгвэл хоршоонууд хоорондоо нийлээд нэг хоршоо байгуулчих. Тэрийг бол дундын хоршоо гэж байгаа байхгүй. Тэгээ тэнгүү тэр нь бол яг үйлдвэрлэлээ хийдэг. Яг үйлдвэрлэлээ аваа тэр гадаад руу экспорт нь гаргах бүх ажлуудаа зохион байгуулад ингээ гаргадаг байх жишээтэй. Надад энэ жишээнүүд их гой санагдчихна. Маш их гой ингээ ер нь тэгээд бас хоршооны нэг гоё юм нь бол яг үндэсний үйлдвэрлэлүүд байдаг байхгүй. Үндэсний үйлдвэрлэлүүд. Жишээ нь ингээд бүгдөө ингээд цагаан идэгээ нийлүүлээд гоё ааруул хийж байгаа байхгүй. Гэхдээ яг оргийг хийж байгаа байхгүй. Тэгэхгүй бол бид нар цагаан сараар ямар ааруул аваад идэг вүлээ чэнжүүдээс ч юм уу те эсвэл гарал үүсэл мэддэхгүй байх. Гэтэл энэ бол бүр яг ингээд өөрсдөө яг оригинал ааруулаараа янз бүрийн бүтээгдэхүүн хийж байна. Ноос ноолуураараа юм хийж байна. Тэ мужаан байж болно, үйлчлэгээ байж болно, аль ширээ юу ч хийж болно гэл. Дандаа үндэсний үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл хэрвээ хоршоог сайн дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байх юм бол манай ард иргэд маань орлоготой болно шүү дээ. Тий. Тэгээд иймэрхүү байдаг учраас энэ хоршоо гэдэг бол нэг хүн гэхээс илүү олон хүнийг хамруулдагаараа бол үнэхээр онцлог. Тий шүү дээ. Одоо нөгөө манай хажуулийн бата ямараа Франц руу ноолоор сарлагын юу гаргаа байж байгаа. Тэгэхээр тэр чинь олонний хүч хэрэг гаргаад мэрэгжлийн хүмүүс ав. Би бүсэний гоё жишээ хэлэхэд ингэж нэг хоршоо архангаад байна уу? Архангаад нийлээд хоорондоо нийлээд хоршоо нийлээд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч байгаа юм. Гэхдээ энэ Улаанбаатар хотод тэр нөгөө юу Харвард, Марвард гэдэг энэ амар тий Оксфорд гэдэг амар том сургуулийн том боловсрол олгодог юм биш. Бид нар тэгвэл хүүхдүүдээ ч гэсэн тийм боловсралтай болгомоор байна шүү дээ. Гэт тэнгүүтээ тэд нар нэгдэж нийлээд юу яаж сургууль жижигхэн сургуультайхаа хамтраад тэнд хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Хөрөнгө оруулалт хийгээд олон улсын сургалт авч байгаа байхгүй. Хүүхдүүдийнхаа төлөө. Тэгэхээр чи ингээд бүгд ингээд тэр сумын бүх ингээд малчид ингээд хөрөнгөө нийлүүлээд тэр хөрөнгөөр нь багшийг цалинжуулж байгаа байхгүй 3 сая 4 сая 5 саяын цалингуугаа чадвартай багш нарыг авчирч ирж хүүхдүүдээрээ гिचэл залгаж байгаа байхгүй. Тэгээд хүссэн газраа нөгөө тембрийн боловсрол аваад хүүхдүүд тий хүүхдүүдтэйгээ хамт баймаар биш уу тий заавал хот руу явуулах биш тэнцээ өндөр боловсролыг өөрсдөө мөнгөөрөө нийлүүлж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэгдэн нийлэн санаа нийлэн гэдэг бол их том хоршооны том үзэл санаа байгаад байгаа. Бид нар нөгөө нэг мэдээлэл авах хэрэгтэй байна л да. Тэгээ одоо мэдээж хүмүүс мэдээлэл авч байгаа. Одоо түрүү яригдсан манайхан ч нэг сенсацтай шүү дээ. Муу юм болохоор л ингээл бөөнөрөө ярьцдаг. Яг тэрэн шиг одоо сайн ямиг бас ингээд сэвэд сайхан яриад мэдээд өөрийгөө бас өөрийнхөө ашигтай газараа байлгаж сурмаар байна. Тэгэхээр одоо нөгөө нэг бас л түрүүний нөгөө уран гэж ярьдаг шиг би одоо энэ Улаанбаатар хотын амьдрал чиг стресстэй шүү дээ. Ингээд янз бүрийн нөгөө шүүлтүргүү мэдээллүүд тарих руу орж идэг учраас болохгүй юмд ингээд хогийн сав шиг тарих дүүрж идэг энэ ч уг нь хэмжээ язгаартай юм байгаа юм шүү дээ. Тэгээд тэгэн гутал бас л яг одоо санаа амарлаа гэдэг нь тэр одоо ингээл ураанаас болоод хүмүүс ингээд байгаа юм байна. За бараг л ингээл одоо үхэл энүүхэн энд байгаа юм байна ч гэдэг шиг дорнговын мах бол ерөөсөө идэхгүй дундговын мах бол идэхгүй аймаар юм байна гэл ингээл нэг сумыг адлаад л лээсэн. Тэгэхэд одоо тэнд байгаа мал эв ирүүл бүр харинч босод сумдыг бодвол тэнд чинь судалгаа шинжилгээ ихтэй явж байгаа юм гэдгийг мэдлээ. Бүр би бол бараг баталгаатай шүү. Тэгээ мал нь ирүүл гэдгийг баталгаатай хэлнэ яагаад гэвэл шинжилгээгийн дээр тэгж гарсан юм чинь. Тийм Бадрах энержи гэж компани уул уурхай үйл ажиллагаанаас болоод тэр
одоо оршин суугаа аймгийн үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн ус болоод мал бохирдоод болох байгаад байна гэдэг яриа одоо хаанаас гараад ит юм бол тэр өөр бусдаас уу? Тэ энэ би ч одоо нэг улс төрмөрөөс хол нэг ингээл мал имлэг гээл тэ хоршоо гээл явж байгаа. Судалснаар нь танаас л асууя гэдэг шиг. Тэ тэр өста сайн мэдгүй байна. Мэдээж улс төрийн том асуудал зөндөл байгаа бах. Тэгээ миний хувьд бол манай байгууллагын хувьд бол ямар ч гэсэн бодит байдал бол ийм байна гэдгээ бол бид нар бол ингээд судалгаа шинжилгээгээ зөндөө харуулчихсан. За бид нар бас нэг ийм судалгаа хийжсэн. Нэг ургийн гажгийн судалгаа хийжсэн бид нар. Тэгээд тэнд судалгаанаас харахад хамгийн их ургийн гажиг гарч исэн аймаг бол одоо жишээ нь Хөвсгөл аймаг гарч исэн бидний тий бүр шал. Тэгэхэд 15 дор зогсчихсон. Юу Доронгой бүр хойшоо 15. Одоо нөгөө яригдаад байгаа Улаанбаатар Доронгой болоод байна гэдэг. Бидний судалгаанд бол тэгж гарч ирсэн. Тэгээ яг бодиттойгоор бидний бүр дээжийг аваад үзүүлэн хийгээд бүр ингээ баталгаажуулаад ингээ те энэ юунаас болсон бэ гэдгийг ингээд дараад яг ер нь гэхдээ энэ шинжилгээ эднэрийг бол жил болгон улс маань өөрсдөө хиймээр байгаа. Бид нар ч ингээд хувийн нэгжүүд өөрсдөө хийгээд байна шүү. Тэг ингээд өөрсдөө хийдэг, өөрсдөө судалгаа шинжилгээ нэг ингээд хийдэг. Уг нь бол энийг бас их гоё сэдв тэгээд тэрийг бариад явах юм бол бас их сонирхолтой судалгааны ажил бас бий. Тэгээд ер нь бидний судалгаанаас харахад бол хийсэн юмнаас бол бадрах дээр бол ямар нэг юу байхгүй. Тэгээд тэрнийг бол одоо хийсэн ажил дээрээ л би ихтгэл үнэмшилтэйгээ байгаа тий. Танай компани зүгээс ч юм уу одоо танай хоршооны зүгээс компани биш те хоршооны зүгээс нийгмийн сайн сайхны төлөө ч юм уу сайн үлсийн ч юм уу тэгж үйл ажиллагаа хийдэг үү ер нь? Тий. Манайха бүр юм хөтөлбөртэй сайн малчин хөтөлбөр гэдэг. Тий. Энэ сайн малчин хөтөлбөр маань юу байдаг юм бол хамгийн түрүүнд бид нар малчтын малын эрүүл мэндийн боловсролыг өгдөг. Нэгсэндээ бид нэр телевизээр тий сургалтууд тий сонин сэтгүүл тэгээ сайн дурын маш олон ажлууд хийдэг тий. Тэгээ яг энэ яагаад бид нар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бэ гэвэл ер нь энэ малын малчтын хамгийн гол одоо орлого олж байгаа зүйл нь бол өөрөө мал баг. Мал л байна тий. Тэгэхээр малаа эрүүл байлгах юм бол танд маш их юм өгнө. Одоо жишээ нь ингээл эрүүл байлгаал тийжээ сайн тийжэл өгөөд байвал танд мах ингээл өгөөл байна тий. Сүү өгөөл байна тий. Ноос ноолоор өгөөл байна тий. Ингээл хизээс дуусгүй юу байхгүй. Тэгээд дээр нь бас малын эрүүл мэндэд тийм их хөрөнгө оруулалт байдгүй. Жишээ нь зөвхөн паразитэд жилийн бүх эмчилгээг нь хийхэд $1 байдаг байхгүй. Тэгэхээр чи нэг 3500 төгрөг нэг мал тий бүх комоор нь хий гэдгээ бид нэг шинжилгээнд ороод багц үйлчлэгээнд орё гэвэл $1 $3500 төгрөг шайлахгүй тэгсэн хэрнээ танд буцаагаад за ноолороор бод зүгээр 150 г ноолор өгч байгаа тий тэгээд 150 г гэдэг чинь бараг 15 20 30 мянган цаас танд өгч байгаа. 3500 малтаа өг 35,000 төгрөг авчих шүү дээ тий. Гэхдээ тэгээд одоо нөгөө ааруул ээзгийн сүү тий. Тэгэхээр бидний гол зорилго бол малчтаа та нар малынхаа эрүүл энэ хайртай боловсролын сайн өгөөд авах юм бол энэ хүмүүс малдаа хөрөнгө оруулалт хийгээд л ингээл малчт маань орлоготой болох юм байна гэдэг имийг бид нэр 20 жилийн одоо энэ хугацаанд ингээ ойлгоод энэ ажлыг хийгээд байгаа байхгүй. Тэгээд дээр нь бас мэдээж олон нийтийн ажлуудыг дээр бол маш их хийж байна. Жишээ нь манай хөдөр чулуун сан гэдэг манай үүсгэн байгуулсан хөдрөө тайлбарлага ихч маань дээр гэгэн дурсгал зориулаад бид нэр сан байгуулад яг малчтын хүүхдүүдийг малын эмч болёо гэхэд нь бид нар сургалтын төлбөрийг өгч байна тий. Одоо жил болгон бид бас ингээд ивент итгэж байна. Дээр нь яг 9 10 дугаар ангийн хүүхдүүдэд малын эмчийн мэрэгжил ямар хэрэгтэй юм бэ? Ганцхан мал үздэг хүн биш. Малын эмч бол хүн төрөлхтний эмч гэж тийм эмч шүү дээ, тий. Тэгээд тэр эмч бол бүх юм хийдэг юм аас. Дүрслийн ажилтан болж болно, багш байж болно, тий. Эмч байж болно, нохоо муурны эмч болно, адууны эмч байж болно гэдэг төрөл төрлөөр ангилагдаж болдог. Тэр битгийл олон улсын байгууллагад ажиллах боломжтой гэдэг энэ мэрэгчлээ бид нэр өөрөө өөрсдөө ингээд сурчлан таниулдаг байхгүй бүх сум дээр ингээд жил болгон яагаад вэ энийг яагаад хийгээд байгаа юм бэ гэхээр бид нэр энэ малын эмч гэдэг мэрэгжил маань жилээс жил багасж байна. Залуучууд хүүхдүүд маань энэ одоо малын эмч болох сонирхол алга байгаа байхгүй бүгдөө эдийн засагт хуульчлуулъя гэж байгаа ш. Бид нар бол малын эмч болох юм бол та мөнхийн одоо маш их орлого олох боломжтой ийм том одоо гоё мэрэгжлийг одоо сонгооч гэд энэ ажлын хүрээнд бас давхар хийдэг гэсэн. За баярлалаа. Нөгөө ёстол нөгөө нэг бүтэн жилийн хугацаанд багц паразит эмчилгээний 3500 төгрөг байхад одоо
паразитын шинжилгээгээр Монгол улсын хэмжээнд хичнээн мал паразиттай гарах болдоо тийм ээ. Тэгэхээр энэ чинь л нөгөө малчтад малын эрүүл мэндийн боловсрол олгоод тэрүүгээр дамжаад эрүүл мах, эрүүл хүүхдүүд, эрүүл одоо хооч ирээдүг бит бүтээх гээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр баярлалаа. Маш гоё мэдээлэл өглөө. За нэвтрүүлгийн цаг маань энэ хүрээд дуусж байна. Шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр суваг үзэг сонсогчид та бүхэндээ сайн сайхныг хүсэн мэдчилээд за онцлог сэдвийн нэвтрүүлгээ хүргээд энэ хүрээд дуслаа. Тэгэхээр та бүхэн маань нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телевизээр хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан таны мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр спортын хувцсыг Америкаас урайтай Zaya Sport Shop, зам Skytel-ийн үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаараа урайтаагаар маш гоё урамшууллыг зарласан байгаа Skytel компани маань хамтран ажиллалаа. Студид Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар хөтлөгч Цэнгэл баяр нар ажиллалаа. Дараагийн онцлог сэдвээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа танд. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаагийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.